Энэ сарын ихээр Impact Mongolia Visuals-аас зохион байгуулсан Explore Hidden UB баг тойрон аялалд явж үзсэн юм. Талбай дээрээс эхлээд нар зүү баг тойрог тойрсоор Улаанбаатар зочд буудал дээр хүрсэн энэ хүү явган аяллаа тэмдэглэлээсээ үзүүлье. Ерөнхийдөө жигжиж аав энэ барилгад амьдардаг байсан юм байна л да, зөвхөн нэг давхартай дээр нь сунгаа барьчихсан. Йоо. Тэгтээ энэ гудамж нь бол одоо болтол жигжиж аавын нэрмжит гудамж гэдэг нэрээр байт юм байна. Баг тойрогоо тойроод л алхалтын аялал хийж байгаа юм байна да. Драмын театрын бөөнөрөө баригдсан неоклассик барилгуудын хамгийн сүүлийнх нь юм байна л да. Гэхдээ энэ багныхын толгой нь ийм морин толгойтой гэдгээр яг ийм давуу талтай, ийм бусад барилгуудаас ийм онцлог болж исэн. Дэлхийд даяар ийм морин толгойтой багантай өөр неоклассик барилга байдаггүй гинэ. Сонирхолтой байгааз. Зэ хандд орч. Ишигээ хүүхд одоо хуучин Монголын эдийн сургууль байдаг юм хандд орч юм нэг өргөө байдаг штэ. Яг энийг тухай яриулах гэж байна. Би бас энийг энэний түүхийг мэдмээр санагддаг байхгүй юу? Яг хайгаад үзэл болох байсан баг л ихтэй гоё оппортюнити гараад ирэх шиг боллоо. Гадаад явны сайдаас нь хандуурч өөрийн хувийн сүйцэн зориулж барьсан нэг давхар нь ийм Европ хийцэлтэй, хоёр давхар нь ийм Аз хийцэлтэй. Энэ хэсгийг яагаад ингэж гаргасан? Энэ яагаад ийм гоё орон зай вэ гэхээр Системээ дөрөв үлдэх юм. Энэ алуу яа ойрж ирэхгүй байна. Сум яртлаа. Энэ яав? Хаюун. Шиню. Хүүхдийн урлан бүтээгийн артал дээр нэг хөөрхөн ийм спейс гэдэг юм аа. Би бүр дээр энийг олцоод бүр амар хүээ амар хүрхий гэж харчихсан шүү дээ. Энэ байранд ардын уран зохиолч академич Цэндийн Дамдын Сүрэн 1951-ээс 86 онд энэ байшинд амьдарч байваа гэнэ. Хотейгоо гоё арктай 72 айлын орон сууц гэдэг байр юм байна. хотынхон талаар маш их юм яриануудыг өрнүүлэх. Энд чинь айгуу чухал. Тэгжиж бид нар чинь нөгөө нэг юм манай хот чинь нэрээ ийм юм биш үү? Түүхч хүмүүсээс нь ийм түүхтэй юм байна. Хот төлөгч хүмүүс нөгөө манай хотыг ингэж төлөвлөсөн юм байна. Архитектор хүмүүс нь ийм загваруудтай байсан юм байна. Эдийн засгийн хүмүүс нь юу гэдэг